За. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд 2 дугаар санал асуулгын дүнг танилцуулгаар илтгэлээ. 2 дугаар санал асуулга юу байсан бэ гэхээр Варв ачигтай одоо хэр зэрэг үр дүнтэй тэмцэж чадж байгаа эсхийг тодруулах цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхойлох ийм зорилгоор 2 дугаар санал асуулгыг бол явуулсан байна. За санал асуулгыг бид нар ямар байдлаар ер нь явуулж байгаа вэ гэхээр бид Монгол 2 төслийн Facebook хуудсанд санал асуулгаагаа дүнг байршуулад тэндээс одоо нөгөө интернет компьютертэй болон гар утастай улсууд энэ Facebook хуудас руу ороод санал асуулгаа идэвхжүүлээд тэндээс ингээд хариулаад явчихаар ийм байдалтай бэлтгэсэн байгаа. За ингээд та бүхэн цаашдаа ч гэсэн санал асуулгуудад идэвхтэй оролцож бидэнтэй одоо үр дүнтэй хамтран ажиллахыг бол хүсэж байна. За 2 дугаар санал асуулганд 7 сарын 20-ны байдлаар нийт 47 зөвийг чинь оролцсон байгаа. Гэсэн хэдий боловч санал асуулганд бол туйлын хангалтгүй их цөөхөн хүн оролцож байгаа. Энэ 47 хүнийг бол би утсаар одоо саналыг нь авах байдлаар 47-д хүргэсэн байгаа. 10 хэдэн хүнээс одоо өөр хүн одоо хариулаагүй байгаа. Ийм учраас цаашдын санал асуулганд одоо идэвхтэй оролцохыг хүсэж байна. 3 дугаар санал асуулга гэдэг эхэлсэн явж байгаа. Та бүхэн сонирхоорой. За ийм байна. За эхний асуулт юу байсан бэ гэхээр Варва хачгийн улмаас танай аж ахуйд хэр зэрэг ямар хор уршиг учирч байна вэ? Ер нь Варва хачиг танай аж ахуйд хор уршиг учруулж байна гэж та өөрөө үзэж байна уу? Гэсэн ийм асуулт байсан. За энэнд бол нийт нөгөө 47 хариултын ихэнх нь талаас илүү хувь нь бол сөрөг нөлөө үзүүлдэг. Тэднийг биднэрт бол одоо мэдрэгдэж байна. Жишээлбэл одоо хачигтай зүгийн дархлаа унаад унснаас одоо бүлийн хүч бол намар болтол айжмар муу болох. Бүлийн хүч муудснаар балны авц багасах. Бүлийн хүч хэд муу болж өвлж чадахгүй болох зэрэг ийм байдал ажиглагдаж байна гэж усууд энийг бол зөвшөөрч хариулсан байгаа. За энэ зүүн гар талд, баруун гар талд бол энийг одоо хуваар илэрхийлэхэд бол энэ байдал ажиглагдаж байна гэдэг усууд бол 88%-тай. Үгүй гэсэн хариулт одоо 13%-тай байгаа. За тэгэхээр бид нар энийг юу гэж дүгнэж байна гэж үзэхээр үгүй гэж хариулсан хэсэг бол нэгдүгээр одоо хачгийн халдвараас нэг бол одоо сайн хамгаалж байна. Одоо хавар намынхаа имчилгээг сайн хийж байна. Одоо явцын дунд бол одоо өөр бусад аргуудыг хэрэгжилж байна гэж үзэж. Хоёрдугаарт бол үгүй гэж хариулсан улсууд бол энэ учирж байгаа эрсдлүүдийг бол анзаарахгүй өнгөрч байна, мэдэхгүй байна. Ийм байдалтай энэ 13% бол бий болж байгаа гэж ингэж үзэж. Тэгэхээр та бол одоо аль хэсэгт байгаагаа одоо дотроо бол дүгнэж бодох хэрэгтэй. За ийм байна. За хоёр дахь асуулт. Юу байсан бэ гэхээр Варва хачгийн эсрэг та аль төрлийн эмийг илүү хэрэглэдэг вэ гэдэг. За тэгэхээр энэ асуултууд бол зүүдэг эмийг илүү хэрэглэдэг үү? Найруулга шприцээр шахаж гойжуулдаг эмийг илүү хэрэглэдэг үү? Шүршдэг эмийг их хэрэглэдэг үү? Бусад эм хэрэглэж байгаа ийм асуулт байсан. За эндээс ингээ харахад бол бүгдээрээ зүүдэг эмийг тууцан хэлбэрийн эм гэж ярьдаг тийм үү? Тууцан хэлбэрийн эмийг илүү хэрэглэж байна. Энэ бол сайн хэрэг юм. Одоо ингэж энэ бол маш одоо энэ эмийг илүү төлөвлөгөө хэрэглэж явах хэрэгтэй. Илүү юм энэ эмийг хэрэглэж явах хэрэгтэй. За найруулга шприцээр шахаж гойжуулдаг болон энэ шүршдэг эмийг хэрэглээ нилээдгүй байна. Энэ сүүлийн жил бол огцом нэмэгдсэн. Энэ бол сөрөг талтай. Энийг хэрэглэх нь бол хэрэгжилж боломгүй байгаа. Өөрөөр хэлбэл юундээ болохгүй вэ гэхээр энэ бол зөвгийн баланд эмийн үлдэгдэл бий болох сөрөг нөлөө дагуулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл шүршдэг, найруулад гойжуулдаг юм маань бидний одоо балаа хурааж байгаа 6 талтай тэр одоо нөх буюу ташаалвчанд бал хураах одоо ташаалвчанд эм бол шууд орж идэг. Тэгэхээр та бүхэн өөрсдөө 2 настай, 1 настай хүүхэдтэй
ийм төрлийн ийм идүүлмээр байна уу гэдээ өөрөөсөө асуугаад гэж үзээрэй. Зүүдэг төрлийн ийм бол яг уу гэхэд зөвхөн хажиг өөрөө очиж одоо хөлийнхөө улаар буюу биеийнхээ зарим хэсгээр ингэ шүргэлцснээр тэр хажиг бол үхэж байгаа. Ийм зөвхөн эмэндээ ингэж контакт. Ийм учраас эдгээр төрлийн эмийг бол хэрэглэхийг бол дэмждэггүй. Олон улсад ийм байдаг. За энийг анхаарах ёстой. За ийм хариулт ирүүлсэн байна. За дөрөвдүгээр асуулт юу байсан бэ гэхээр нэгэнт одоо хэрэгэлсэн эмийнхээ үр дүнг одоо хэр зэрэг одоо тооцдог вэ гэсэн ийм асуулт байсан. Энэ ямар зорилготой асуулт гэхээр эм хэрэглэнэ гэдэг бол ерөнхийдөө бид нар одоо энэ мөнгөөр худалдаж авч байгаа шүү дээ. Энийг нэгдүгээр, хоёрдугаар талаар бид нар хажигтай одоо бүрэн дүр хажигтайгаа тэмцэж чадахгүй хэмжээний эм хэрэглээд авцсан байх юм бол бид нар одоо маш их тийм өргүү үйл ажиллагаа, үр шимгүй үйл ажиллагаа явуулж гэнэ гэсэн. Ийм байна уугүй юу гэдгийг бид нар бас мэдэх энтэй холбогдсон зөвлөгөө өгөх ийм зорилгоор энэ асуултыг оруулсан байна. За тэгэхээр асуултанд улсууд оролцсон нөгөө 47 улсуудын ихэнх нь юу гэж хариулж байна вэ гэхээр эм хэрэглэсний дараа үр хайрцагны улан дээр өгсөн хачгийг хэр олон байгааг харна. Энэ маш сайн. Ингэж харах ёстой. Эм хэрэглэсний дараа гэдэг маань эм хэрэглэсний дараа 1 хоногийн дараа, 2 хоногийн дараа байж болно. Ер нь дараа нь эм хэрэглэсэн л бол хэд хоногийн дараа ч үзэх ёстой. За энэ бол маш сайн. Энийг бол бид зөв хийж байна. Хоёрт нь эм хэрэглэсний дараа зөгийн бие дээр амьд хачиг хэр олон байгааг харна. Энэ бол мөн давхар хийх ажил. Улаан харлаа зөгийнхөө бие дээр хачиг байна уу юу гэдгийг харна. Тухайн эм одоо жишээлбэл хэд хоногийн хугацаатай хэрэглэсэн байна. Тэрнийхэн дараа 14 бол 14 хоногийн дараа үүсэх хэрэгтэй. Эмийн хэрэглээ дуусны дараа үүснэ. Тэгээ байж байвал давтан эмчилгээ хийх ёстой шүү дээ, тийм үү? За, 3 дахь хариулт бол амьд хачиг байгаа тохиолдлыг энэ давтан эмчилгээ хийж гэнэ үгүй юу? За, ингээд давтан эмчилгээ хийнэ. За, түүний дараа бусад аргаар үзэж гэнэ үү гэдэг дээр улсууд хариулт өгөөг байна. За, үр дүнг нь бол шалгадаггүй гэсэн улсууд цөөн боловч байгаа. Ингэж байж болохгүй. Үр дүнг заавал шалгах ёстой. Эмээ хийлээ таглал орхилоо намар үйлжүүллээ тийм байж болохгүй. Үр дүнг шалгах хэрэгтэй. За цааш нь 5 дугаар асуулт. Бал хураалтын үйлрэлд вара хачиг ихсэн тохиолдолд ямар үйл ажиллагааг арга хэмжээ авч байна вэ гэсэн энэ асуулт. Энэ бол маш чухал асуулт тийм үү? Энийн зорилго бол бид нар ямар арга хэмжээ авч байна, тэр нь оновчтой байна уу үгүй юу? Ер нь арга хэмжээ авахгүй байжгаад намар эрсдэлд орж ийн үгүй юу гэдгийг мэднэ. Тэн дээр та бүхэн зөвлөгөө өгөх зорилготой ийм асуулт байсан. За энэ дээр улсуудын ихэнх нь яаж яах гэхээр ямар арга хэрэгжилж байна вэ гэдэг дээр ерөнхийдөө арга хэмжээ авдаггүй улсууд маш олон байна гэсэн үг. Одоо хамгийн сүүлийн энэ хэсэг. Ихэнх нь юм байна. Тэгэхээр арга хэмжээ авахгүй байж болохгүй нэгдүгээр. Заавал арга хэмжээ авах хэрэгтэй. Гэхдээ бид нар гол нь бол бид нар эмийн бус арга тий механик арга гэж байна шүү дээ тийм ээ. Энэ аргаар зөгийгөө одоо хачгаа устгаж явах юм бол маш үр дүнтэй байна. Ер нь бол зөгийн аж ахуйд аль болохоор эм хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Аль болохоор юм. Тийм учраас эмийн бус арга хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж ингэж боддог. За гэвч нөхцөл байдал дээр эмийн бус арга хэрэглэдэг улсууд бас байна. Тэгвэл хангалттай хэмжээнд биш байна тийм ээ. Нөгөө 47 хүнээс чинь одоо юу гэдэг 8 9 хүн ч юм уу нэг 10 хүрэхгүй хүн бол эмийн бус арга ашигладаг гэж хариулсан байна шүү дээ. Тэгэхэд бол 14 орчим 14 5 хүн бол арга хэмжээ авдаггүй гэж байна ихэнх нь. За тэгээд дараа нь болохоор энэ эм хэрэглээд бал хураалт хийдэг. Эм хэрэглээд бал хураалт хийдэг. Эм хэрэглээд бал хураалт хийдэггүй гэсэн энэ хариултыг бид нар санал болгосон. За эм хэрэглээд бал хураалт хийдэг гэдэг санал дээр бол юу гэхээр бид нар юу гэдэг өгнж байгаа гэхээр эм хэрэглээд бал хураалт хийдэг зөвөж нэлээд байгаа ба энэ зөгийн баланд эмийн үлдэгдэл илэрх эрсдлийг дагуулдаг. Тэ нөгөө зүүдэг эмчвэ те эрсдэл дагуулдаг гэж үзэх нь шүү дээ. Бага боловч. За мөн бал хураалтын үед арга хэмжээ авдаггүй гэсэн хариулт
бүр хугаа энэ намар зүгийнүүд хачиг ихсэж одоо өвлжих чадвартай одоо болох эрсдлийг бий болгодог энийг тайлбарласан. За тэгэхээр энэний хувьд болохоор бид нар юу гэж зөвлөх үү гэхээр арга байхгүй одоо ингээд гал хураалтын үйлрэл гэдэг маань 6 сарын сүүлээс 8 сарын сүүл 9 сарын их хүртэл энэ хугацаанд одоо хачиг одоо маш их боллоо. Энэ тохиолдолд одоо механик аргаар дийлдэхгүй эмийн бус аргаар ийм байх юм бол аргагүй юу эм хэрэгэлсэн бол та тухайн одоо эм хэрэглэснээс хойших балыг одоо хүнсний зориулалтаар таварын бал гэж ярьдаг тийм үү? Хүнсний зориулалтаар одоо ашиглахгүй байх хэрэгтэй гэж ингэж зөвлөж байгаа. Эмээ хэрэглэн эмээ одоо эмийн дээр чинь хэдэн хоног хэрэгэл гэж байна 14 хоног тэрүүгээр хэрэгэл тэрнээс хойших балыг хүнсний зориулалтаар аль болохоор ашиглахгүй байхыг зөвлөж байгаа. Бүр одоо ашиглахаар бол одоо ямар нэгэн байдлаар ашиглахаар бол заавал цэвэрлэгээний бал гэж эм хэрэглэсний дараах балаа цэвэрлэгээний бал гэж тусад нь ялгаж аваад тэрийг одоо зүгийн тэжээлд ашиглахаар ийм байдлаар энийг цэвэрлэгээний бал гэж бид нар ярьдаг тийм үү? Ингэх хэрэгтэй. Ингэж байгаа. За тэгээд тэрнээс хойш балыг одоо хүнсний зориулалтаар хэрэглэхгүй учраас тэрийгээ бид нар бол ер нь намар зөгийгөө тэжээхтэй ашиглана. Ингэж нөгөө зүгээр үр ашиггүй хайчхаа гэж байгаа юм биш тийм ээ. Ийм байдлаар ашиглаарай гэж ингэж зөвлөж байна. За эмийн бус аргаар ашигладаг гэдэг зөгийчд бол бас одоо ингэ байна гэж хэлсэн тийм үү? За энэ тухай 6 дугаар асуултан дээр бид нэр дэлгэрүүлсэн байгаа. 4 дугаар асуулт юу гэж юм гэхээр та дээрх асуултанд эмийн бус арга ашигладаг гэж хариулсан бол эмийн бус ямар арга ашиглаж байна гэдгийг тодруулах. Тэгээд үр дүнтэй байна уугүй юу? Одоо ямар арга ашиглавал илүү өгөөжтэй вэ гэдгийг бид нар бас одоо тодорхойлох зорилгоор цаашид тодорхойлж өгөх зорилгоор энэ асуултыг хийсэн байгаа. За тэгэхээр эдгээр аргууд тийм үү? Эдгээр аргуудын дотроос хамгийн өндөр нь болохоор эр үрүүлдэг устгах. Эр үрүүлдээний тавгар толгойнуудыг ингээд устгаж аваад ингээд сэгсрээд ингээд тэнд орсон ачгаа одоо устгаад ийм байдлаар эмийн бус аргаар тэмцэж байна гэж. Энэ бол бас сайн арга. Энийг хэрэглэх хэрэгтэй. Энэ зөв байна. За дараа нь энэ хачгийн занг бэлтгэх аргаар эв зүгийн өрүүлдэг устгах гэж. Эндээс нэг 4 5 хүн орчим ингэж хариулсан байна тийм үү. Тийм учраас энэ бол нөгөө нэг манай Facebook хичээл дээр байгаа аргыг улсууд одоо жишээлбэл үр дүнтэй ашиглаж байгаагийн хэлбэр үзээд танилцаад бас ном одоо гарын авлага дээр бас эхний байдлаар бичигдсэн байгаа тийм. Тэрийг бас үзээд ингэж яаж байгаа бас баяртай байна. Энийг бас улсууд хэрэгжилж эхэлж байна. За энэ байна. За дараа нь бас одоо уламжлалт арга буюу бас бид бас зөвлөж яадаг арга энэ үнэрт ургамал ганг гэх мэт тийм үнэрт ургамлаар одоо дайжуулах хэмжлэгээ хийдэг тийм үү. Өөрөөр хэлбэл энийг дэрэн доор нь одоо хавчуулах, дэрний дээр нь тавьж өгөх тий. Ийм одоо байдлаар тэр үр хайрцагт одоо үнэрт ургамлыг үнэр хурц ийм үнээр гаргахлаар хачиг бол зохимжинд дайждаг, бүрэн устгахгүй. Ингэж намжаадаг. За ийм аргуудыг бол хэрэгжилж байна гэж одоо хариулт өгсөн байна. Гисэн хэдий боловч эдгээрийн хэлбэр нь бол энэ эмийн бус арга ашиглаагүй хүмүүсээс хамаагүй бага байна. Тийм учраас одоо цаашид одоо бид бүгдээр энэ эмийн бус арга дээр одоо мэрэгжилтнүүдтэйгээ хамтарч ажиллая гэсэн байдалтай ингэж бодож байгаа цааш гэж бодож байна. За 7 дугаар асуулт бол түрүүнд гарсан хачгийн занг бэлтгэх аргын тухай Facebook хуудсанд байгаа 11 дугаар хичээлийг одоо та бүхэн хэр үзэж байна вэ гэдгийг бас одоо асуусан. Энийг бас бид мэдэх шаардлагатай байгаа. Тэгэхэд одоо харамсалтай нь бол энэ аргыг ихэнх нь бол үзээгүй байгаа. Үзсэн хүн бол зөөн байгаа. Гэхдээ энэ аргыг та бүхэн энэ хуудаснаас орж үзээрэй. Гэсэн хэдий боловч бид нар одоо энэ занг бэлтгэх аргын тухай аргыг Монголд одоо үр дүнтэй байна уугүй юу гэдэг хэр зэрэг үр дүнтэй юм бэ? Энийг хэрэглэх боломж байна уугүй юу гэдэг дээр бид нар одоо тийм туршилт шинжилгээ явуулж байгаа. Мал эмнэлгийн хүрээлэн мөн Сэлэнг аймгийн нэг зүгийн аж ахуй дээр, Дархан уулын аймгийн нэг зүгийн аж ахуй дээр арга зүйг нь боловсруулаад үр дүнгийн дараа нь тооцох байдлаар ингээд туршилт судалгааны ажил явагдаж байна. Хэрвээ энэ маш их үр дүнтэй болоод батлагдах юм бол бид нар та бүхэнд энэ аргын тухай үргэлжлүүлэн одоо үр дүнг танилцуулаад энэ аргыг нийтээрээ одоо
бал хураалтын үед эмийн бус аргыг ашиглах тохиолдол үүссэн үед энэ ачгийн занг гэдэг аргыг бэлтгэх гэдэг аргыг хэрэглэх үс юм арга болгоно гэж ингэж дэлгэрүүлнэ гэж ингэж бодож байна. За тэгээд та бүхэнд тухай бүрд нь бол танилцуулах болно. За ингээд өнөөдөр анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.